25 дугаар суугдлаас танаа тарыг нэвтрүүлэх хэлж байна. Шинэ улирлын хамгийн ихний шинэ дугаар. Одоо бүгдээрээ хэсэг хүүхдүүдийг зорж очноо. Өнөөдөр бид нэр хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарлынхаа төвийн гадуур орхидог. Магадгүй өнөөдөр гудамжинд бидэнтэй зурж өнгөрдөг тэр хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд бид нэр туслах хэлсээ илүүгээр хажуугаар нь чимээгүй харцаа буруулан өнгөрүүлдэг тохиолдолч бий. Тэдгээр хүүхдүүдийн гутлынх нь үдээс нь бүгдээрээ ядаж үдэж өгөх юмсан гэдэг сэтгэлийн дор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөдөлмөр туслан бүгдээрээ зорж очноо. Эдгээр хүүхдүүд хувь заяагаа сонгож ирээгүй ч гэсэн гэхдээ тэдгээр хүүхдүүдэд ямар их хөдөлмөрийн боломж байдаг, ямар их чадах байдаг гэдгийг бүгдээрээ тэр зулгаас очиж мэдчих болох хаа гэж бодсон юм. Ингээд бүгдээрээ үлзий тороолын зүг хөлгийн жолоо залъя. Хөдөлмөр туслан зорж ирсэн. Хөдөлмөр туслан тийм. Залбаа. Одоо хэдэн хүүхдүүд амарч байна? 6 долуулаа байгаа. 6 долуулт тийм. 6 угаасаа нөгөө манай цуслангийн маань яг хүчин чадлнууд нэг 10-аас 15 хүүхдэл байдیں۔ Тийм. Тэгээ тэрнээс илүү уул авах боломжгүй. Одоо энэ харагдж байгаа юм байшин л бид хүүхдүүд авчих. Бид нэр одоо бол нөгөө явах төхөөд их цомхон байгаа. Хөдөлмөр гэхлээр нэрнээс эхлээд надад аягүй сонир санагдсан байхгүй юу? Хүүхдүүдийг бас ингээд хөдөлмөрт сургаад үүдээ ганцхан хөгжлийн бэрхшээлтэй гэдэг толгойг нь нилээд авах биш. Илүү тэр хүүхдүүд байгаа нөөц болцоог нь илүү гаргах, илэрхийлэх. Тийм одоо сонирхолтой, тийм зорилготой юм болоо гэж би ойлгосон. Тийм болохоор илүү зорж ирсэн. Яг үнэ. Тэгэхээр энэ нөгөө энгийн цэцлэнгуудаас бодвол хамгийн гол онцлог нь бол хөдөлмөрлүүлэх. Нөгөө нэг одоо оюуны бэрхшээлтэй болоо хөдөлмөр бэрхшээлтэй залуучуудаа бид нэрийг өөрсдөө нь хөдөлмөр эрхлүүлж иж дараа нь эндээсээ одоо мэдээж эрг энэ маань илүү сайн хөгжих юм бол бид нэр эндээ хүүхдүүдээ бэлтгээд ажлын байртай болно гэсэн л зорилгоор энэ суурь үндсийг тавьж хөдөлмөр цэцлэнгээ ажилуулад байгаа юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд бид нэр хөдөлмөрийн өрөө гэж байгаа. Ер нь ингээд яг юу хэрэгцээ шаардлагатай байгаа гэдэг бүх тийм өрөөнүүд нь одоо ингээд яваад үзэх юм бол байгаа л та энд. За. Хонхын хэмжээнд бидний цаг байна. Нар гайгүй буух болоогүй байна. Тийм байна тий. За орцгоё. За манай нэг амрагч байж гин энд. Тий, манай амрагч өхөн байгаа. Тэгвэл ярьчих уу? Нэг сайн бол ярихгүй тийм маргааш явна. Хэл ярианы бэрхшээл бол байгаа. Сайн уу ахын дөө? Сайхан амарч гин үү? Сайхан амарч гин үү? За. Гоё ээ нөө? Гоё ээ нөө? За сайн байна. Хин гэдгийг чамаа? За. Намайг алтан дөрөв гэдгийг. Тий алтан дөлөө гэдгийг. Тий дутаагаараа л дуудаж болно. Намайг юу гэж дуудаж болно хамаагүй. За. Хөдөлмөр бэрхшээлтэй хүүхдийн зуны хөдөлмөр туслан 2 нээлттэй ясна. 88 гэж тий нээлт нь. Тийм. За. Ерөнхийдөө бас нөгөө нэг бид нөгөө энэ самбараа ерөөсө буулахгүй байгаа хүүхдүүд маань айгүй дуртай байдаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө 10 сарын дунд хүртэл энэ самбар банк байлах. Самбарандаа дуртай. Би ч өөрөө дуртай. За. Ягаад гэвэл нөгөө айгүй хичээж босгосон зүйл учраас ингээд за нэг онцлоо гэдээ аваад тавьчихыг бас нэг хүсээгүй. Тэгээ ерөнхийдөө энэтайгаа байжгаад 10 сарын дунд болохоор буухтай хамт буулгана да. Одоо намар болж салширан саваад унчих үедээ харин. Гайгүй ах уу, энийг манай аав хийж өгсөн. Манай аав ерөнхийдөө энэ бүх юмнуудыг хийсэн. Тэгэхээр найдвартай итгэлтэй байна. Тийм байна. За. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. 8 сарын 8-нд нээлттэй хийсэн. Хөдөлмөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөр туслан. Энийг яагаад байгуулах гэсэн юм? Ерөнхийдөө энэ санаа маань ер нь 3-4 жилийн өмнөөс эхэлж ерөнхийдөө ийм одоо өөрийн гэсэн туслантай босон дээр юм байна гэдэг санаа бол орж ирсэн. Тэгэхээр энэний маань гол шалтгаан бол манай дүү. Тийм. Надаас дөрөв дүү. Төрсөн дүү байгаа. Тэгээд ерөнхийдөө бол жоохон хүүхэд байхасаа эхлээд бид хоёр ер нь бүх цаг үед хоёулаа хамтдаа өссөн. Тэгээд ингээл яг намайг сурж байхад манай дүү байнга л миний дэргэд сурдаг байсан. Тэгээ хамгийн гол нь оюутан болоод ирэхэд яалтчгүй л манай дүү оюутан болох боломжгүй. Тэгээ бид хоёр ингээ ерөнхийдөө
заммаа салсан гэх юм уу. Тэгээд дараа нь ерөнхийдөө би даавны холбоонд өмнө ажилладаг байсан. Миний ер нь 8 жилийн ажилласан түүх маань бол Монголын даавны холбоонд ажилладаг байсан. Тэгж байхдаа Монголын даавны холбоо анх манай дүүг ажилд аваад тэгээ ажилд аваад ерөнхийдөө заавалчгүй оюуны бэрхшээлтэй гэлтгүүгээр хүмүүс маань ажил хийх ёстой. Ягаад гэвэл хаалттай хаалганы цаанал үлддэг учраас дүүгээ бид дэрэгтэй авч ажилтдаг байжгаад тэгээд ийм хөдөлмөр туслантай болох юм бол олон хүүхэд залуучуудад бас хэрэгтэй мэн гэсэн л нэг тийм бодол орж ирсэн. Чин золгооны дунд даун юм тий. Тийм манай дүү болохоор даунтай. Гэхдээ энэ болохоор яг нэг түгээмэл даунтай хүүхдүүдэд бодох юм бол энгийн цоохорлолт гэдэг тийм онцтойгоор тийм арай нэг шууд хүүхдүүдтэй ингээ харьцуулаад яг даунтай хүүхдүүдтэй харьцуулаад харах юм бол арай хөнгө хэлбэрийн гэх юм уу тийм. Тэгэл одоо ингээл энэ тэнцэнсээр даунтай ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу хүүхдүүдэд хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө их тийм хаалганыхаа цаанаа чойжлох их дуртай байх юм тий хандлагыг харахад илүү ил болгож нийгэмшүүлэх, илүү нийгмийн харилцаанд оруулах, хүмүүстэй харилцуулах, юм хийх тэр нэг хүн болгонд өөр ингэс нэг боломж байгаа шүү дээ чадвар байгаа. Тэрийг хөгжүүлнэхээс илүүгээр багадгүй баг хатуугаар хэлэхэд юм хүүхдээ гэдгээ баг ичээд ч юм уу нуугч тохиолдол байх юм. Энэ хандлагууд аюу сүрэгтэй юм. Тийм ерөнхийдөө бол тийм хандлагатай гэр бүлүүд аюу олон. Гэхдээ яг нэг буруутахад аюу хэцүүлтэй яг тэр эцэг эхчүүдийг яагаад тэгэхээр нэг зарим нэг эмэгтэй хүмүүст бол бүр их асуудалтай шашин талаас аваад үсэх юм бол одоо юу гэдэг ямар нэгэн хараал хүрсэн байх ч юм уу тиймэрхүү талаас эмэгтэй хүмүүс маань бас буруутах хандлага аюу их байдаг. Одоо энэ яг 10 жилийн хугацаанд бол маш олон ээжүүдтэй би уулзсан л та. Тэгэд энэ ээжүүдтэй ингээ уулзаад үсэхээр ерөнхийдөө бол хадмуудаасан ч юм уу ингээд одоо ийм заяагүй байсан учраас чи ийм хүүхд гаргаж байгаа энэ бол үүлийн үр гэдэг ч юм уу тийм иймэрхүү айгүй хүнд сэдвүүдээр олон ээж нартаас ярилцчихсэн л та. Тэгээд зарим нэг эмэгтэй хүний хувьд яалтч байхгүй нуухыг бүр буруут харахгүй ээж аав нар бол бас байна л та. Зарим нэг ээжүүд маань ганцаараа байна, зарим нэг аавууд маань ганцаараа байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй олчлоо гэдээ орхиод явж байгаа зөндөө олон л аав ээжүүд бол байгаа шүү дээ. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэйгээд ээжээрээ өглөөд зөвхөн ээжээрээ өглөө явж байгаа хүүхдүүд зөндөө байна. Энэ олгон дээр бол зарим нэг ингээ нөгөө яг хаалттай хаалганыхаа цаана үлдээхээс аргагүй хүмүүс ч байна. Зарим нэг хүмүүс маань бол яг одоо ингэж болохгүй гэдгийг нийгмийнхаа дуу хоолой болгоод зөндөө олон эцэг эхчүүд маань юу яаж юм л да. Хэрэгжүүлдэг. Тэг цаагаа ишгаа тавьчихсан. Баярлалаа. Танаа тэр фэйсбүүкээс харахад нь өөрсдөө бүх юм хийгээд болтой юм шиг. Тийм зарим юм аавн, зарим юм өөрсдөө хийн тэгэл манай тогооч маань бас айгуу гоё хоол унттай. Яг би бодоод идэв. Одоо чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энтертэй харьцаагаад амар их төвчл хэрэгтэй тийм. Зарим хүмүүс яг тэгдэг нэг би тэгж бодож байна. Яаж 10 жил ажилласан юм бэ ч юм уу тиймэрхүү хүмүүс ярьдаг. Гэхдээ яг үүндээ нэг өөрөө ажиллах сонирхолтой учраас тийм хүн нөхцөл биш байхгүй юу? Тийм их асуудалтай хүн хэцүү юм бол байхгүй гайгүй. Өөрөө нөгөө би айгүйх ажиллах сонирхолтой. Яг л нөгөө нэг хүн болгоо одоо миний хувьд бол нөгөө нэг өөрөөсөө ингээд нөгөө өгөгдсөн төрдөгч гэх юм уу тийм. Тэгэхээр миний хувьд бол угаасаа би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах сонирхолтой. Ямар сургуульд төгссөн? Би Мөнхөд хуулийн сургуульд төгссөн. Хэрэгцээч. Хуульч болно. Гэхдээ энэ мэргэжлэр бас цаашлаад энэ хүмүүсийнхээ хууль эрх зүйн орчинг сайжруулах тал дээр бас айгүйх анхаарна гэж боддог. Өөрийнхөө мэргэжлийг бол бас орхиогүй. Мэргэжлтэй бол би айгүй хайртай. Гэхдээ мэргэжлээ одоо өөрийнхөө сонирхолтой ажилтаа ингэж хослуулж хийх айгүй сонирхолтой. Энд ингээд цайны газар хоолой идэх юм тийм ингээ юм цамхон. Бас нэг зарим нэг хүмүүс маань ойлгохдоо цуслан гэд нэрлэхээр айгүй том цар хүрээтэй ойлгодог байхгүй юу. Тэгэхэд эн чинь болохоор нөгөө нэг улсын тусламж дэмжлэг байхгүй ч юм уу тиймэрхүү байгаа учраас бололцоо боломжоор л 5 хүүхэд ч байна уу 4 хүүхэд ч байна ингээд аваад үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр явна гэдэг миний хувьд бол чухал байхгүй юу. Заавалчгүй хүүхдүүдийг аваад ямар нэг хэрэгтэй юм сургаад явна гэдэг бол чухал. Тэрнээс хөл хүмүүс нөгөө заа ингээ манай туслангийн нийлдэхэр айгүй том туслантай андуураад ах жоохон юу байх. Яг тэр наашаа хандлагч бас хүүхдүүдийн тоож бас бага байгаа бах тий. Тийм яг үнэ. За энэ болохоор манай хил засал хөдөлгөөн төслийн өрөө ерөнхийдөө бол хүүхдүүд маань энд ингээд бөөнөрөө суугаад сайн байна уу? Сайн байна уу? За сургач багш гэх үү одоо юу тийм дадлагжигч багш бид нар бас дадлагжуулж авч байгаа. За танилцъя. За би ингэдэг дахин дээр наран цэцэр. За наран цэцэр ягаад ийм дадлагжигч багш болохоор шийдсэн юм. Одоо үеийн хүүхдүүд одоо тэнд 100 болоод заа юу гэрэл дуудамжаар тэнд ерөөсөө сайхан байж гин.
Тэгэхэд энд ингээд ийм хөрхөн хүмүүстүүдэд туслана гэж сууж ийн гэдэг чинь багтам сайхан байна. Энэ хүүхдүүдтэй ажиллахаар амар гоё идэг. Тэгээд өдөр маань айгуу сэргэлэн тэгтээ нөгөө яг ингээд дотор ингээд гаднаасаа ингээд ойлгуулж чадахгүй ч гэсэн дотроо амар ухаантай тэгээд бүх юмыг ер нь амар толгоонд шингэж авдаг. Тэгэхээр одоо ингээд энэ өсгнүүдээр ингээд хэлүүлдэг. Одоо гэдэг дуурайгаад хэлдэг байгаа. Тэгээд тоо моя тэгээд ингээд ханд одоо хаан сурдаг юм. Би одоо 1-р курст орно. Улаанбаатарт. Мэргэжлээ сонгосноо? Сонгосон. За, ямар мэргэжилтэй болно гэсэн? Би өөрөө хуулийн хүн болно гэж бодож байгаа. За. Сайн байна уу? За, танилцсан хэн гэдгийг? Азаа. За. Ер нь золбоо ихэнх нь ер нь зүгээр хэл ярианы ерхийдөө бол нэлээд бэрхшээл байгаа юу те? Хэл ярианы бэрхшээл байна. Зарим нэгэн болохоор хөдөлгөөний одоо хөдөлгөөн цэцэл гэж бас энд байгааг би хэлсэн шүү дээ. Тэгэхээр хөдөлгөөн цэцлийн бүр бага нөгөө дөнгөж төрснөөс ахуулаад хүүхдүүд маань хөдөлгөөний бэрхшээл бол бас түгээмэл байд. Тийм. Тэгэхээр энэ дээрээ бас нөгөө хэл цэцэл хөдөлгөөн цэцэл хоёрыг давхар авдаг нь болохоор хэл цэцлийнхаа хичээлийг хийгээд дээрээс нь нөгөө хүүхдийнхаа IQ-г үнэлж бас бид нэр өгч явуулдаг. Тэр чухал. Тийм IQ-г үнэлээд одоо танаа хүүхэд бол ийм зүйлүүдийг хийж чадчихээн. Цаашдаа ийм зүйлүүдийг хийх бүрэн боломж байна гэдгийг бид нэр IQ үнэлгээ хийж өгөөд өөрсдөд нь явуулт эцэг эхчүүдэд нь. За цаашаа явъя. За энэ маань бол манай Азаа маань энд хэр удаж байгаа? Азаа маань ирээд одоо нэг 5-6 хонжин уу да. Тийм. Яг Азаа маань одоо бол Азаа маань 30 настай. Тийм асрамжийн газар үйдээ. 30 настай. Тийм 30 настай. Азаагийн маань хувьд болохоор ерөнхийдөө хөнгөн хэмжээний оюуны бэрхшээлтэй. Хэл ярианы хувьд бол жоохон асуудалтай. Гэхдээ бол ойлгох төвшин бол айгүй сайн. Айгүй сайн. Ойлгох сайн. Одоо бол ер нь бүрэн ажил хийх жоохон л туслаа чиг баримжааг нь олгоод гэх юм бол ажил хийх бүрэн боломжтой охин. Айгүй зөв харилцаатай. Тийм охин байдаг. Тэгээд энэ соёл дээрээ ерөнхийдөө бас ирээд энэ хитэн хадлуудыг өнгөрөөж явахт бол бас өөрт нь нөөц боломж айгүйх байгаа нь харагдсан л та. Сайхан агаар салхинд те. Тэгээ зүгээр бас агаар салхинд ингээд зүгээр ингээд бас амраад өвтөд байхгүйгээр хэл яриахаа хөгжүүлээд хөдөлгөөний дасгалаа хийгээд ингээд бас тодорхой хэмжээний төлбөр төлөх хэрэгтэй үстэй. Тийм тодорхой хэмжээний ягаад гэвэл нөгөө танаас санхүүжих хэрэгтэй шүү дээ. Хоолноос ахуулаад. Яг үнэн олон багш нар биднэрт хэрэг болно. Дээрээс нь бид нөгөө олон багш нараас гадна хоол хүнсийн нөгөө урсгал зардал гээд маш их байгаа учраас тэгтээ нөгөө тодорхой хэмжээний төлбөрийг бол үнэтэй бол биш. Энэ болохоор нэг хоногийн болохоор бид 20,000 төгрөг гэж явж байгаа. Нэг хоногийн. 20,000 төгрөг гээд явахгүй байх юм бол багш нар маань тусгай хэрэгцээ тийм багш нар маань бас онцгой нөхцөлд ажиллах хүмүүс болохоор нэг арай жоохон ахиу цалин өгөх хэрэгтэй. Тэгээ нөгөө хотод биш ингээл за орой ажил тарлаа ингээд биш. Бүх цаг хугацаагаа энд ингээд хүүхдүүдэд зориулж байгаа учраас эргээд цалингийн асуудал бид нарт амар чухал байдаг. Одоо энд яг тэр мэргэжлийн багш нар байна уу? Одоо мэргэжлийн багш нар маань өнөөдөр сүүлийн өдөр болоод түрүү явцгаацсан. Одоо ер нь ирэхэд одоо бол өнөөдөр одоо бол нэг 3 хоног амарчаад дахиад ирэх юм. Тэгэхээр нөгөө нэг энд амралтгүй ингээд 7-оос 10 хонцохоор энэ хүмүүс маань дор хаяж би нэг 3 юм уу 4 өдрийн амралт өгөхгүй бол болтгүй байхгүй юу? 3 юм уу 4 өдрийн амралт өгөхгүй бол энд чинь гэртээ огт харихгүйгээр ажиллаж байгаа учраас хийж багш нар маань бас явдаг. Одоо энд бол яг нөгөө даатлагчигч багш, хөдөлмөр заслын багш, нөгөө хил цэцлийн багш болон хөдөлгөөн цэцлийн багш 2 багш маань бол түрүү бас нэг 2-3 хүүхдүүдтэй маань явцсан байгаа. Яг үндэ бид нэр өөрсдөө зүгээр ингээд ярьж байгаа мөртлөө энийг ойлгохгүй үе ирсэн байж тээ ер нь. Тийм яг үнэ. Тэгэд эдгээр ингээд юмаа илэрхийлэх гээд ингээд тэмүүлээд байгаа хүүхдүүд илэрхийлж чадахгүй байгаа энэ хүүхдүүдийг ойлгоод буцаагаад ингээд харьцна гэдэг чинь бас хүнээс маш их ачаалал маш их зүйл шаардсан шүү дээ. Тэр яг ийм хүний нөөцийн багш нар хэр олон байдаг вэ? За яг Улаанбаатар хотод нэг хүслийн бэрхшээлтэй тусгай сургалттай сургуулиуд ганц 20 байдаг баг. 6 7-8 сургууль байгаа. Тийм тусгай хэрэгцээ. Тэгэд энэ багш нарын маань одоо хөдөлгөөн засалж хэл засал ер нь ийм нөгөө нэг тусгай хэрэгцээ шаардлагатайгаа хүүхдүүдтэй маань ажиллах багш ер нь хүний нөөцийн асуудал ер нь одоо ирнээсээ л асуудал ихтэй. Гэхдээ нэг үеэ бодох юм бол одоо айгүй олон залуучууд маань төгсөж гарч ирж байгаа. Тэгэхдээ энэ бол нэг хэсэг үед бол одоо нэг 60-70 оноос хойш бол хэсэг тасарсан байсан гэж миний хувьд одоо миний мэдх юм бол би яг өөрөө тийг сонсч ирсэн. Тэгээд хүний нөөц маань маш бага учраас би ядчил энд хэл цэцлийн багшаа авчирья, хөдөлгөөн цэцлийн багшаараа авчирья гэхэд бол маш их хайж эрэлхийлж би эндээ энэ багш нарыг авчирч байгаа байхгүй юу. Энэ цуслангийн маань бас нэг бодит үр дүн юу вэ гэхээр тусгай багш
тусгай хөдөлгөөн засалж дээрээс нь одоо нөгөө энгийн хүүхдүүдтэй хамт нэг дээр нэг гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Тэр нь ямар хөтөлбөр вэ гэхээр би нөгөө танд ярьсан шүү дээ, би дурсамжийг бүтээхийг хүссэн гэдэг. Тэгэхээр энгийн хүүхдүүд маань нэг өрөөнд нэг бэрхшээлтэй хүүхдтэй маань хамтдаа байх юм бол хоёулаа байх юм бол хүүхдүүд бие биендээ заа чи одоо инг гэдэг механикаар зааж өгч бие биенээсээ үлгэрлэн суралцах гэдэг ийм зарчмыг одоо хөгжүүлж өгвөл бас нөгөө хүүхд маань энэ хүүхд нэрээ ингэсэн ш тэгэхээр би ингэх ёстой. Хоёлаа орой гараа бийцээ. Хоёлаа одоо хоолндоо ор ингээ юм найзын ийм хөтөлбөр бас би хамтд нь хэрэгжүүлэх гэж ингээ ийм жижиг юмнуудыг л айгүйх ингээ багцуулах гэж хичээгээд байгаа. Тэгэд энэ нь болохоор манай хөдөлмөр заслын хичээл гээд байгаа. Бид нэр хөдөлмөр засал гэхээр бид нэр өөрсдийнхөө зүгээр байгаа бааз суурин дээр л суурилсан. Энэ нь болохоор бид нар түрүүн ингээ нөгөө харснаар нөгөө үхэр байсан шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө нэг үхэр малныхаа одоо нөгөө сүүгээр эргээгээ бид нар нөгөө ааруул тараг өрөм тий юу хийж болох юм тэр хүүхдүүдээр ягаад гэвэл өөр одоо хотоос ч юм уу бид нар ямар нэг юм авчираад энэ хүүхдүүдээр хөдөлмөрлөх зардал өндөртэй. Биднэрт байгаа нөөц боломж маань бол үнэний маа сүү вэ. Тэгэхээр үнээнийхээ сүг ер нь бол яаж үнэний сүү гартыг яагаад энэ маань аарц болчих вэ? Яагаад тараг болчих вэ гэдгийг хүүхдүүдэд харуулад тэгээд ерөнхийдөө бид нар яг нэг юм үйл ажиллагаа явуулдаг. Одоо манай хүүхдүүд удахгүй хөдөлмөр заслынхаа хичээлд орох юм. Тийм, хөдөлмөр заслын маань хичээлд ер нь бол хийгээд бид нар энийг яагаад ингэж бэлдээ тавьсан хэрнээ 8 сарын 8-нд нээлт болоход бид нар ингэж ирсэн зочдод бэлгэлсэн энийг. Тэгээд бидний ер нь алс ирээдүйн зорилго маань юу вэ гэхээр л өөрсдөө үйлдвэрлэгч болгоод тэгээд одоо энийгээ зарж борлуулаад буцаагаад эргээд тэрнээсээ цалинтай болдог ийм амьдралын баталгааг одоо бий болгох гэдэг ийм зорилготой байхгүй. Миний зорилго бол. Тэгээд дахиад одоо ингээд тийшээ явах юм бол энэ нэг байшин байгаа. Ерөнхийдөө ингээд миний зорилго ингээд тодорхой болоод яваад ах байх. Тийм. Энэ болохоор тийм энэ сая манай нийлэнд ирэхдээ манай бас нэг юм дэмжигч хишгээгээд нэг багшигч маань үү энэ болохоор яг тусгай хэрэгцээгээр Японд сураад төгсөөд ирсэн. Айгүй мундаг юм байдаг байхгүй. Тэр хүн маань биднэрт энийг бэлгэлсэн. Яагаад гэвэл та нарт онцгой хэрэгтэй гэдэг. Энэ маань ч гэсэн буцаад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн маань яг хэрэгэлдэг. Яг тэр хүүхдүүд маань зориулсан юм хорм өгч. Энэ ингээ нөгөө өсөг мүсгэн ингээ таниулах тийм. Тэгээ бид нарт бэлгэлж ийсэн. Тэгээ бид нар хүүхдүүдтэй байнга хэрэглээд байж байгаа. Яг нэг юм жижигхэн лого хийсэн би. Хүмүүстийг бэлгэлэхэд бас илүү гоё байх болов гэдэг үднээс. Тийм. Айгу олон юм бэлцсэн бид нар. За. Яг ингээд энэ ингээд нөгөө хөдөлмөрийнхөө хичээлээр бид нэр ааруул хийсэн. Ааруулаа хийгээд уурлах гэдэг хатаг багт хэлээ хүүхдүүд маань. Айгуу гоё наач үнэхээр гоё амттай байгаа. Тийм байв. Тийм цэцгийн амтгцсан гоё байгаа. За энэ болохоор ингээд ийм одоо баригдаж дуусаагүй байшин байгаа. Энэ байшин маань ямар хүчтэй гэхээр зүгээр миний мөрөөдлөөр яг одоо энэ чигээр нь биш ингээ 3 4 давхар болдог ч юм уу тий 3 4 давхар болоод доороо асрамжийн газартай ийм нэг юм бүтэн цогц асрамжийн газартай болъё гэж би өөрөө зорж боддیں۔ Яагаад тэгэхээр айгүй олон маш олон эцэг эхчүүд маань намайг энэ хорвоогоос байхгүй болоод намайг хүчээр миний хүүхдийг хэн харах вэ гэдэг амар том асуудал үлддэг байхгүй юу. Тэгэхээр тэр цог хөгжлийн бэрхшээлтэй яг үнэ тийм яа тийм оюуны бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн хувьд айгүй олон ээж аав нараа маш том толгой өвддөг нэг тийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр одоо бол ингээд яг ийм том цогц төвтэй. Гэхдээ энэ ямар байх вэ гэхээр доороо үйлдвэрлэлтэй дээрээ хүүхдүүд маань ингээ бэж идэг, амьдарч идэг бүр ингээ тэнгуут 7-7 хоногор одоо асрагч нар маань сольлогдож ирдэг нэг тийм. Би яг өөрөө нөгөө Япон энэ төр явж үлэг туршлага судалж үзээгүй л дээ. Тэгэхэд яг нөгөө Японыхыг би өөрөө хүнээс яг сонсоод үзэхээр 7 хоног хамтдаа амьдраад тэнгуүтээ доороо үйлдвэрлэлээ явуулаад тэнгуүтээ хот руу одоо яг төв газар руугаа аваачиж зараад нөгөө хүмүүс маань эргээгээд өөрийнхөө амьдралын баталгаа өөрийнхөө мөнгийн хэрэгцээтэй мөнгөө олоод олон урам зориг. Тийм, урам зориг. Тэгэд ер нь бол одоо ингээд энгийн хүмүүс байсан ч гэсэн ажилгүй ингээд нөгөө нэг гэрт суугаад ийн гэдэг ямар амар гэдэг би таныг одоо мэдчихсэн үе байгалах гэж бодож байна. Тэгээ миний хувьд ч гэсэн бол яг тиймэрхүү үе байсан. Тэгэхэд бол ингээд ямар ч ажил төрөл байхгүй ч юм уу ингээд тиймэрхүү байхад хүн өөрөө нийгмийн амт учраас нийгэм рүүгээ орохыг айгүй их тэмүүлдэг. Тэгвэл энэ залуучууд маань ч гэсэн нийгэм рүүгээ ингээд ороод өөрсдөө цалин мөнгө олоод тэгээд дээрэс нь магадгүй бид нар залуу хүмүүс хүртэл ингээд гарч орно найзуудтайгаа дуулан сингэн тиймэрхүү юмнуудыг хүртэл ингээд цогцоор нь хийхээсэн гэж би боддیں۔ Гэхдээ энэ бүхэн маань бол зүгээр одоо ингээд эхлэл төдий алхаад л явчихлаа байгаа л та. Савнаа түн гайд гараа хуваадах шиг байна тий. Хөдөлмөр заслынхаа хичээлд одоо орох гээд. За. Нандаа гараа угаагаараа. Нандаа гараа угаасан юм уу? За, нандаа нэш гараа угаагаараа.
Гараа угаацгаа. Сайн уу? За тэр хөдөлмөр заслаа. Дуу аялал хажуугаар өнгөрлөө. Тийм. Үнэн. Дуу аялал өнгөрч байгаа. За ороод хөдөлмөр заслахаа өрөөрөө орж. За. Би дөнгөж орж ирээ танилцсан. Манай охин хин гэдэг үлээ. Нанда. Та юуны багш? Хөдөлмөр заслын хичээл юм багш. Хөдөлмөр заслын хичээл юм багш. За. Олон жил багшилж байна уу? Үгүй ээ, энэ жил л ахав нөгөө нэг сайн үйлс гэдэг утгаараа тэгээд хүүхдүүдэд илүү цагаараа өөрөө сонирхлоороо ингээд юу яаж байгаа. Тэр сонирхол сэтгэлийн гүн яг хаанаас гардаг юм бэ? Одоо яг ийм хөр хүүхдүүдэд ингээд ийм л хүүхдүүдэд туслая гэдэг одоо тэр сэтгэл. Яхаа хүүхдийн төлөө л гээл яхаа энэ хүүхдүүд чинь нөгөө нэг бусад дингийн хүүхдүүдээс бол их өөр штэ тий. Тэгээд яхаа бусад хүүхдүүд бол аав ээж ингээл зөндөө хүмүүс хараад ханд чинь энэ хүүхдүүд чинь яг нийгэмд яг тийм тодорхой эзэлсэн байр суурь байхгүй. Тэгээд айгүйх анхаарал халамж нийгэмээс хэрэгтэй. Тэгээ би ч гэсэн тэр нэг хэсэг нь вэ гэж бодоод тэгээд сайн дураараа ярьж багшилж жоохон нийгэмтэйг ойртуулах зорилгоор. Ямар ундаг. За өнөөдрийн хичээл юу орох юм? Өнөөдөр ааруул хийн. Тий. Өдөр бас хийсэн байгаа. Дахиад тэрийг давтуулна. Зүйтэй. Давтуулах нь чухал тий. Тий. За. Знаете, Este is the best cappuccino. За тэгээд энд нэг асрамжийн газартай доороо үйлдвэрийн нэг жижигхэн цэхтэй. Тийм болохыг хүсэж байгаа. Одоо бол тийм хүсэл сонирхол зорилготойгоор л ажиллаад байгаа. Одоо энэ шин сая ингээд гараа угааж ирсэн тэр жаахан охин одоо анх би орж ирэхэд танилцсан тэр Нандаа тий. Сүүл тэр жаахан охины хин Ирэх саран. Эдгээр ч одоо ямар онцтой хүүхдүүд вэ? Эдгээр болохоор даунтай хүүхдүүд байхгүй. Дауны өвчтэй тийм. Даунтай хүүхдүүд маань бас нөгөө нэг юм хавсарсан эмгэгүүд бас харьцангуй их үйдэг зүрхний гажигтай ч юм уу тийм. Нөгөө зүрхний цоорлол ховдол хоорондын цоорхой ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас айгүйх үйдэг. Хөдөлгөөнсөл бас нөгөө булчингийн судрал айгүйх ихтэй үйдэг. Жишээлбэл нөгөө нэг яагаад энэ хөдөлгөөнсөлж байгаад энэ хэр дөнгөж төрсэн даунтай хүүхдийг бол ерөөсөө л дөнгөж төрснөөс нь ахуулаад байнгын хөдөлгөөнслаар одоо нөгөө хөдөлгөөнсөлж ажилласнаар тэр хүүхд маань хурдан толгоогоо даацур, хурдан алхах, мөлхөх тэр юмнуудад бас хөдөлгөөнсөлж гэдэг аюул чухал. Тэшний Ирэх сарантай анх уулзж байгаад ямар төвшөнд байсан бэ? Би Ирэх сарантай анх за бараг 3-4 жилийн өмнө уулзж байсан. Тухайн үед би Монголын даавны холбоонд ажилладаг байсан. Тэгж яах болохоор яг энэ охин дээр маань ингээд нэг очиод ийм нэг даавнтай охин байна. Даавны холбооноос ингээд нэг очиод өгөөч гэж тэгж яхад бол манай холбооноос гуруулаа бид нар бол анх яг Ирэх сарантай бид нар очиж уулзж байсан. Тэгэхэд бол үнэхээр яг тэр үед бол айгүй хүнд төвшөнд байсан манай Ирэх саран. Ирэх саран маань одоо бол өөр асрамжийн газар үйдээ. Яг өөрөө болохоор гэртээ байхдаа бол амьдрах орчин нөхцөл бол үнэхээр муу байсан тэр хүүхэд. Одоо гэрн гэхэд бол одоо жишээлбэл одоо бүр нэг юм бараг л юм нэг шороо шиг ингээд нөгөө тавьсан ширдэг нь шал мал байхгүй шороон дээр ингээд нэг ширдэг тавьсан. Энэ хүүхд маань болохоор нөгөө алхаж чадахгүй 3-4 жилийн өмнө л ингээ яг ингээ бөксөөрөө ингэж бөксөө чирч явдаг хүүхд байсан байхгүй. Тэгээд 3 жилийн өмнө яг тэр асрамжийн газар маань очиод энэ хүүхдүүд маань ингээд яг асрамжийн газрынхаа өөрсдөө яг ингээд нөгөө даамтай хүүхдүүдтэй яг нарийн ажиллахаа мэдтгүү ч гэсэн асрамжийн газрынхаа маань энэ хүүхдүүдийг одоо ийм хөөрхөн болгоцсон. Тэгээд одоо би өөрөө болохоор цааш намын зорилго жил болгон л энэ хүүхдүүдэд боломжтой үедээ авч эндээ бас нэг тодорхой хэмжээнд хэд хоногоор гаргадаг бай. Бас ингээд дан асрамжийн газрынханд үлдээгээд яхав өөрийнхөө чадах чинээгээр бас бүгдээ асуу хуваалцъя тий. Ягаад гэвэл тэр хүмүүс ч гэсэн хичээгээд байна шүү дээ. Одоо энэ улсын асрамжийн газар уу? Үгүй улсын асрамжийн газар биш. Тий. Тэгэхээр бас ийм нэлээд олон охтууд байдаг аюул сэтгэлтэй хүмүүс ажилладаг асрамжийн газар тий. Ураг хөвлөд эрүүл боожж байгаа энэ тэгвэл одоо чинь нэг 3-д 4-д хаваар харж штэ. За тэгээ тэр мундаг юмсан нооч хэрэгтэй юм. За тэгээ өндөр хөлстэй юм. Ер нь бол өндөр хөлстэй. За тийм байгаа тийм үү. Тэнгүүт одоо юу гэдэг өөрөө хэлж шинэ одоо их сарангийн ээж нь одоо юу гэдэг очиод нэг яхаа таруулах ихлээр боломж байхгүй. Миний хүүхд маа те миний ураг маань эрүүл өсч боожж гин үү. Тэр мэдэхгүй ямар ч ингээл хөвлөдөө тэгээ саран байгаа л төрүүлэл нэг хаамтай байна гэл те. Одоо юу гэдэг яхав их муухагаар би ярьж магадгүй л да ургийг яхав зүгээр те үнэхээр ноцтой эмгэгтэй бол те. Одоо ингээд нэг асуудлыг шийддэг тийм хуулийн бас хугацаа ч энэ төр байдаг. Тэгэхээр энэ үйлчлэгээнүүдийг бид нэр ерөөхдөө бас яг нийгмийн тэр доод давхрууд нас хурж үйлчлэмээр юм шиг байгаа те. Ер нь бол яг уул нь бол хурж үйлчлдэг энэ болохоор их нэлхс дээр бол бүх хүмүүс нээлттэй байдаг байхгүй. Энэ хүмүүс маань магадгүй ингээд за энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо тухай гарч ийнү тэгээ суугаа солих биш. Уул ингээ мэдээлэл аваа яваад ах юм бол ер нь энэ бүх төрөмс байгууллагууд маань энэ мэдээллүүд аягүй сайн өгчээд юм.
Тийм үү? Тийм өгч идэг. Тэгэхээр нөгөө нийгэм маань даацаараа нөгөө нэг миний хажууд хөгжлийн бэрхшээлтэй байхгүй юм чинь энэ бол нэг онц биш асуудал гэж сувгаас хэлдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс болоод мэдээлэлээс хоцордгийг айгүй олон төрийн бас байгууллагууд одоо байгаа одоо Монголын даавны холбоо, аутизмын холбоо, Монголын тусгай олимпийн холбоо гэж бийж байна. Тэгэд энэ хүмүүс маань ингээд дор бүрнээ маш их ажил хийж идэг. Тэгээд тэгэнгүүт нөгөө ээжүүд маань очиод эход харуулад одоо ийм байна, ийм байх магадaltaй байна гэдэг одоо ихэнх талхас дээр хүртэл энэ шинжилгээг нь авдаг болоод эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс маань мэдээллийг аягүй сайн авдаг байгаасай. Гэтэ яг би энэгээрээ энэ хүүхдийг хорвоо дээр төрүүл буруу гэж би хэлээгүй. Ер нь дончлоод зүгээ ч юм уу бэлдээд юм уу те. Энэ мэдээлэл дээр л их чухал байх нь илүү их анхааралтай байх нь чухал. Гэтэ та нарын хувьд эдгээр хүмүүс за яг мэдээлэлтэй ойрхон байгаа хүмүүс та нарыг зорж ирнэ. За энэ золбоо гэдэг нэг нөхөр байна те. Даун сайн гэх юм байна те. Ойлгох юм байна. Бидэнд тусалж чадах юм байна. Зам чиглүүлж өгч чадах юм байна. Хэн вэ? Ийм мэдээлэл байгаа хүмүүсийг та нар өөрсдөө хайж болохоос аргагүй байх шүү дээ. Бас нөгөө талд нь бас нөгөө талын нэг үүргэн тэр байх шүү дээ. Тийм. Тэр нь болохоор нөгөө нэг даавны холбоонд ч гэсэн айгүйх даавны холбоо бол бас айгүйх ажил хийдэг л дээ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө дөнгөж төрсэн ээжүүд юм уу ээж болох гэж байгаа хүмүүст бол гарын авлага тараадаг. Нөгөө төрийн бас байгууллагуудын яг нарийн хийж байгаа ажил болгоныг бол хүмүүс сонирхоод үзэх юм бол хүлээж аваад харах юм бол маш их зүйлийг бол ингээ мэдээлэл цацаа яваад байгаа байхгүй юу? Бид нэр ийм байна. Тэгэхээр нөгөө нийгмийнхаа даацаар яагаад энэ мэдээлэл хүрэхгүй вэ? Зарим нэг миний найз нөхдүүдээс хүү ийм хүн байд юм уу гэдэг найзууд байдагт би өөрөө гайхдаг байхгүй юу? Энэ чиглэлээр 10 жил явцсан учраас энийг нөгөө би яг хуу дотроо бодохдоо ийм мэдээлэл байхгүй хүн байна гэж байх уу гэд. Гэхдээ яг тэр хүн бас мэдэхгүй байж бас болно л да. Тэр үнэ ч бас буруу биш л те. Тийм. Тэгэхээр нийгмээ л өөрчлөх жоох юм шаардлагатай байгаа. Хандлагаараа өөрчлөх. Хандлагыг маш сайн өөрчлөх хэрэгтэй. За. Ингээд манай амрагчд маань тусламжийн амрагчд маань ингээд амарцгаана. Тийм, яг энэ 5 байшинда аруулаа байрлана. Тэгээд зарим нэгэн тохиолдолд бол яг нэг өрөөнд нэг бэрхшээлтэй, нэг өрөөнд нэг энгийн хүүхэд ингээд 5-аараа ингээ 10 хүүхэд байна. Зарим нэгэн жоохон хүүхдүүд бол яг бид нар заавал энгийн хүүхэдтэй нөгөө нэг өөр хэрэгцээ шаардлага хэрэгтэй хүүхдүүд бол бид нар нөгөө сайн дурын ажилчдыг авчрахгүйгээр яг нөгөө багш одоо хөдөлгөөн цэцэлж айхгүй хөгжүүлэх вэ нү тийм хүүхдүүдийг бол бид нар эцэг эхчүүдтэй нэг 2-2-оор нь автъя. За одоо тэгээ хүмүүсийн аав ээжүүдийн хандлагыг бодъё л доо. Одоо нэг даамтай ч юм уу хүүхд байлаа гэж үтээ. Оюуны бэрхшээлтэй юм уу те. Тийм хүүхд байлаа гэж үтээ. Хөрсний бэрхшээлтэй айлын жилгаагүй нэг хүүхд байлаа гэж үтээ. Ийм хүүхдтэй би нэг өрөөнд хүүхдээ хацарна гэдэг эцэг эхчүүдийн хандлага хэр байна вэ? Нөгөө нэг анханаас л угаасаа манай нэр нь ийм учраас тэр эцэг эхчүүд бол хүлээн зөвшөөрж байгаа. Өөр тохиолдолд энийг заавал ярих хэрэгтэй. Ягаад гэвэл энгийн хүүхдүүдтэй хамт хүүхдэд цэцэрлэг төгөх гээд ч юм уу те нэг ээж маань ингээд очлоо гэхэд зарим нэг хүмүүс ингээ хүүхдүүдээ гадаа гаргаж яхад ингээд баг ингээ халдварладаг өвчин юм шиг ингээ цааргалдаг эцэг эхчүүд аюух байдаг гэж ярьж байсан. Тийм. Энд бол яг нөгөө нэрэн ч угаасаа тодорхой ийшээ сэтгэл зүрхээ гаргах хүүхдүүд ирдэг учраас тийм асуудал байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдийн нөгөө талд нэг өрөөндөө цуг байх. Хөрш найз, сайн дурын ажилтны хүүхэд байх нь шүү дээ нэг өрөөнд. Тэр наашаа ирэх нь бол хүүхд өөрөө шийдэх биш, аав ээжийн зүрх сэтгэл шийднэ л дээ. Хүүхд өөрөө бол найзрах нь хөрсөг шүү дээ. Хүндлэх хүүхдийн сэтгэл чинь аягүй гоё шүү дээ. Тэгэхээр аав ээжийн зүрх сэтгэлтэй хүүгээ нэг ийм хүүхдүүдэд танилцуулъя. Хөрх нэгэндээ тусдаа дэмтэй яв гэдэг аав ээжийн л шийдэх асуудал гэж би бодож байна. Энэ бол ер нь эцэг эхчүүд маань бас айгүй олон эерэг хандлагатай. Энэ олон хүмүүс дунд эерэг хандлагатай, сөрөг хандлагатай, үнэхээр буруу ойлгож байгаа хүмүүс ч маш их байна. Бид нар одоо ингээл гудамжинд таарад ч гэх юм бол одоо ингээл зарим нэг хүмүүс өө эн чинь мэдрэл мото минь энийг ингэхгүй одоо ингээд холоор ингээ явчих наа чи цохиод авах чинь билүү гэдэг хандлага айгүй их байгаа. Тэгэхэд нөгөө хүүхд маань төөрцөн хаачгаа мэдэхгүй. Тийм. Тэгэхэд бид нар зүрх сэтгэлээсээ сайхан хандах юм бол нэг ч гэсэн хүүхдийг гараас нь дагуулж хөтөлж яваад цагтаа дээр аваачаад тэгэхэд эн чинь эргээгээд ард нь бөө ингээд эцэг эхчүүд бүр нэг ингээ баг болцсон тэр хүүхдийг хайгаад явж байгаа хүмүүс. Ээжийнхэн зүрхэн дэлбэрхээ явж байгаа. Яг үнэн. Ээж нь бол ингээд уйлал ингээл миний хүүхд хаачж үгээд амар үн цэнтэй хүүхд нь энэ тийм төөрцөн явж байхад бид нар ингээд энэ хүүхдэд асуудал байна бүгдээрээ очиод ингээд туслаа цагтаад ядаж аваачаад өгч магадгүй мэдээж хинж гэртээ ингээд аваач гэж хүсэхгүй одоо бол тийм болохоор ядаж цагтаагийн газар аваачаад өгч өгöd тэгэхэд энэ эргээд аягүй. Тэгж авч шаардлагагүй зүгээр цагтаад авч өгч байхгүй юу? Тийм өөрхий бүр төөрүүлж гэртээ авч байх уу? Тийм ээ. Бүр санааг зовоод. Тийм бүр олдгойлсон. Бүр ерөөсөө газар бүгээд авчихсан. Харин тэ сайхан манай найзаас аутизмтай охинтой. Тэгээд охин нь алга болоод. Тэрний чаард бол ингээд нэрээ бөө юм болж байгаа байхгүй. Нарны нэрэг шингээс илс бол юм биз.
Тийм яг одоо үнэ. саажилттай хүүхдүүдэд ирсэн ба тий. Саажилтаа одоо сайн алхаж чадахгүй байгаа хүүхдүүд гээл ер нь маш олон хүүхдүүд энэ дэр чи ингээл өдөржингөө эднэр чи хөл нэцүүлэхгүй гэж байгаа шүү дээ. Тий. Харин гүг наадах чи ерөөсөө бүр имжлэгдсэн хүн бий байна. Оо тийм үү. Ийм байсан гээд байгаа. Оо за. Тэгэд нэлсэн дээр нэг сонсмол ил сасгаад одоо энэ хөл бараг балет чинь цаашаа юм шүү. Цаашаа надаас. Тэгэхээр энэ илсч харин тийм юм бүр гайхалтай юм гэлээ. Харин тийм энд бол хүүхдүүд ингээл өөрсдөө ч тоглох дуртай тэгэл ингээд янз бүрийн юм хийхэл өдөржингөө л эндээ бас байна. Манай хэд маань бол Балет шиг дээр илэрхийлсэн үгүй юу? аа нарай л. Арай илэрхийлсэн. За хоолны цаг болж байгаа шиг байна тий. Тийм ер нь бол төгж байгаа хоолны цаг бараг болчихлоо доо. Оюутлага ХХК санхүүжилтээр бүтээн байгуулваа гэж. Тэгэхээр энэ үйл ажиллагааг явуулахад оюутлогоо компани тэгэнгүүт MCS байгаа. Тэгэнгүүт Adilax гэдэг нөгөө ОМО тий. Тийм. Тэгэнгүүт Хас банк маань байгаа. Бүгд маш том санхүүжилтийг хүмүүс буруугаар ойлгочихгүй дээ тийм ээ. Хүн ч том юм хэрэггүй шүү дээ. Тийм. Яг нэг хүмүүс ч одоо айгүй нэг хэцүү штэ хада хартай ч юм те. Энэ өстө бөөн төсөл авчаал өстө ингэж ин гэдэг ч юм уу. Оюутлага юмсээс эрг барьцсан өстө нарыг нөө. Тийм биш ингээд бүгд л ерөөсөө ганц ус гэлтгүү, ганц вок гэлтгүү энэ хүмүүс маань айгүй их дэмжлэг үзүүлсэн байх юм чинь тийм. Энэ болохоор нөгөө нэг Монголын даавны холбоонд би ажилладаг байхдаа энэ нэг юм гарын авлагыг гаргаж ирсэн. Сэтгэлийн араас Монголын даавны холбоо. Энэ би даавны холбоо гэдэг ингээ байн яриад байгаа маань энэ бол ерөөсөн миний ажлын гараа мөрөөдлийн маань ихлэл болсон байгууллага байхгүй юу? Тийм учраас би байгууллага заавал дурдах ёстой гэж бодож байгаа. Бурхан онцгой хүмүүсийг гайхалтай ээж аав нараар хамгаалуулж, халамжлуулж, хайранд бэлхуулах гэж илгээдэг. Учир нь тэдгээр хүмүүс аз жаргал хайрыг түгээх хичээдэг. Гэж шүү. За. Манай галтгооныхан маань юу хийж байна? Орж болох уу? Галтгоо 20-тэй юу? Үгүй 20-тай маргатай юм бол нэг байхгүй шүү. Захтай гадны уцнуудтай. Гайгүй бид нар ингэ. Сайн байна уу таны алдар юм бэ? Сэтгэлгээ. Сэтгэлгээр. За тэгэж. Өнөөдөр ямар халтай байгаа хүүхдүүд байна? Нэг гулаа шийж гэж байгаа. Гулаа шийж гэж байгаа. За. Өдөртөө хүүхдүүд байна хэдэн хоол идэв юм бэ? Өдөрт 1-2 дугаар хоол идэж шүү. За өглөө цайгаа уу? Өглөө цайгаа 11-аас устгасаа цайтай. 11 цайтай. Тэгээд өдөр 1-2 дугаар. 1-2 дугаар хоолтой. Тэгээд дараа дахиад 5 цагаас цайтай. Цайтай. Тэгээ ороо долоогоос нэг хоолтой. Оо. Айгуугаар хоолтой манай fogч маань. Айгуугаар амттай. За. Та энэ утгийн өнөө хотоос ирсэн үү? Ууд нь юу гой нутгийг. Гой нутгийг. Тэгээ хотод ирээд ажил төрүүлсэн. За. Сайхан юм аа сайхан. За би тэнд байгаа шүү хүүхдүүдтэй зүг. За тэгвэл хоол болж байгаа юм байна. Хоол маань ирж байна. Өдөр 5 хэдэн хоол идчихсэн юм биш үү хүүхдүүд маань? Тийм, ер нь бол нэг хоолтойгоо хөнгөн цайтайгаа нийлээд тийм нэг 6 хоол бол байгаа. Хоол наашаа авчрах уу? Тэгэхээр одоо ер нь яг өдөр тутмын санхүүжилтийг яаж хийж байгаа вэ ер нь? Өдөр тутмын санхүүжилт Байгаль өргөх гэрмээс ингээд миний мөрөөдөл юм чинь ингээд тийм чадaltaй юм гэж байна. Мэдээж эрийг төрөнгөө ярьснараа оюутлахаа манаас бид нэр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Тэгээд дээрэс нь хүүхдүүд юм төлбөр гэж байгаа. Гэхдээ бас энэ 3 охин маань нөгөө асрамжийн газраас ирсэн учраас энэ 3 маань асрамжийн газраас ирсэн учраас төлбөр бол байхгүй. Тэгээд өмнөх ирсэн хүүхдүүд энэ таних юм биш үү? Яагаад? Энэ өөхт юм биш үү? Өөхт болохоор миний голч байгаа юм тий. За. Би нөхийг амлаж авъя. Тэгээд ерөнхийдөө одоо энэ чинь өвөл гэсэн хүүхдүүдэд ингээл цас бодорч ороод өвөл гэсэн өөр хүүхдүүд ирдэг бол тийм боломж бий юу ч халаалтын хувьд одоо яг зүгээр шийдээд хийх юм бол нэлээд л хөрөнгө мөнгөний асуудал байна л баг л та. Тэрнээсгүй бол яг одоо өнөөдрийнхөө байдлаар бол тэр бас хэцүү шүү дээ. Шийдэхэд бол яг бид нар зуныхаа нэлээд хүүтэ орохоос өмнө хүүхдүүдээ сайн аваад тэгээд л их юм бол ер нь гайгүй. Тэгэл өдрийг бол нэг иймэрхүү байдалтай бид ингээл хичээл янз бүр ингээл одоо ингээл гэр бүлч оройн цуглал тойр цугал хоолоо иддэг шүү дээ. Та нар банц ингээл оройд ингээл тойр цугал хоолоо иддэг. Өдрийнхөө ажлаа ярина, асуудлаа ярина. Нэг
Чи өнөөдөр тийм байсан шүү чи Бид нар ч юм бүх асуудалд оролцсон ш. Түрүүн хүртэл ингээл та ирдэг ирэхээс өмнө хүртэл тэр нь одоо яаж бийцч юу яач юу ийч үү гидсэн өвтчгүй тэгэл бүх асуудалд анхаарахгүй бол бас гидсэн хямрах гадаг асуудал байна. Зарим нэг нь болохоор ханаа төрн эн чинь бас хүний хүүхдийг хариуцаж авч энэ ингээд гой сувлна гэж байгаа хүмүүс бас айгүй өндөр хариуцлагатай болохгүй л те. Гидсэн бас хямрах гадаг манай энэ их сарангийн маань гидсэн бас юу яах гад хямрах гадаг юм ээ. Түрүү тийм байна. Тийм түрүүн ч бас нилээн болцсон л бидэд бужигнаал гадаа. Бужигнажсэн үү? Тэгээд гэр бүлэрээ байх чинь арай ингээд яг ингээл хүүхдүүдтэй ингээл байгаа л сая хамгийн одоо ингээд жаргал нь юу яа одоо ингээд туслан дээрээ ингээд хүүхдүүдтэй тойр цугаад орой ингээд хараад нэг суу хоол идчих жах тийм. Ваа айгу гой мэдрэг тэр мэдрэмжийг хэлж мэдэхгүй байна л да. Яа тэгэл нөгөө яг энэ сувил нэгтгэс өмнө айгүйх ажилдаа явж байгаа. Тэгээ сувил маань нэгдээд бид чинь яг өмнөх ээлжин дээр бүр олуулаа байсан. Тэнгүү чи бид чинь орой бүжиглэн, оройн тойрог хийн. Тэгэл нөгөө би өөрөө яг сувил одоо нөгөө нэг цусланд байсан үе чишгээ ингэж би бас өөрөө байгаад байгаа учраас надад айгу гоё мэдрэмж төрн. Тэгээд нөгөө хүн яг тэгжил хүсч ажиллаа хийх гоё юм шиг байгаа. Миний хувьд бол айгу гоё мэдрэмж төрдөг. Орой ингээл бид нар ч оройн тойрог хийн, янз янз юм ярина. Асуудалтай үед хэцүү. Өмнөх ээлжин дээрээс нэг хүн маань биений өвдөд. Тэгээд тэгэхэр чи ингээд ялгаагүй шаналж байгаа юм чи ягаад гэвэл хүний хүүхдийг сайн сайхан болгоно, ийм сургана гэл авч авсан ирний нөгөө хүүхд маань биений өвдөд нэг өдөр ингээд хөвтчихөж байгаа байхгүй. Тэнгүүд л дагаал ингээд одоо яана одоо яах вэ гэл бид чинь бөөнөрөө сандраал манайч бас ийм ч охинтой. Тэгэл нөгөө охин маань ингээд одоо бүгдээрээ ингээд хийгээл ер нь бүх бэрхшээлүүд байдаг ч гэсэн хамгийн гоё нь ингээл яг нэг ээлжээ ингээл аягүй сайхан аваад дууссаны дараах мэдрэмж бол гоё. Өнөөдөр энэ ээлжийн сүүлийн өдөр. Сүүлийн орой хоол юм байна шүү дээ. За. Гурав дахь ээлж. Гоё байсан уу нандаа? Гоё. Энэ сак байсан уу? Сакаа. Нандаа эх сарын 2 маань 2 дахь ирж байгаа. 1-р ээлж 3 дахь ээлж 2 дээр ирж. Сайхан хооллороо гэрээ нандаа. Сайхан хооллороо. Би сайхан хооллороо. Сахилахгүй утгаал бодож байгаа юм даа бол. За оройн тойрог. Хөдөлмөр хүүхдийн туслангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөр туслангийн оройн тойрог. Гэхдээ энэ ээлжийн сүүлчийн оройн тойрог. Эдгээр ээлж ээлж 3 дугаар ээлж. За оройн тойрогоо яаж хийдий? Оройн тойрогоо бид нэр таны ярьж байгаас жоохон өөр хийдэж шүү дээ. За. Тийм. Нөгөө нэг энэ дээр хөгжим тавиад за хийдэж шүү дээ. Уулнал. Тийм. Таныхаар л нэг оройн тойрог хийчихдэг үл. За. Гэхдээ би ч ганц октоудаа гэдгээ явах юм уу те? Болцоо октод байж тээ ерөөсөө энд те ерөөсөө тийм. Октоудаа тавтай нарсараа хонхны дуунаар сэрээрээ дин дон дон гэл болчихж байгаа чинь тойрог. Тэгэхээр одоо үргэлжлээд тэгээд хөвгүүдээ гэдэг багхгүй одоо тэг хөвгүүд байхгүй учраас. За манай их сар мосороо. За танаа тойргийн дээр дагая. За ингэж нэг бүтэн дуулаад 3 минутын дуу. За. Хөөртэй өдөрөө өнгөрч хүслийн цэхэр шоунааси бодлын хөлгөр одод айлаа монгон шөнэсви Сара антнухтоо Татанар сара ахтусе Татанар сара алтандэлхи. За хүүхдүүд мань орондоо орлоо. Ингээд энэ туслан дээр байгаа нэг ээлжийн сүүлчийн өдөр. Тийм. Одоо дахиад хэдэн ээлж авах вэ? Одоо 10 сарын дунд хүртэл дундаа хэдэн хоногийн амралтай байх нь тэгэл дор хаяж дахиад нэг ядаж 10 ээлж авахгүй ч үзэндээ. 10 ээлж. Тийм. Тийм нээр. Тэгвэл тий 10 сарын дунд хүртэл гэдэг чинь бидний хувьд. Зарим нэг үед нь болохоор нөгөө 5 хоногтой байна, зарим нь 7 хоногтой. Гэтэ ерөн зүр гэр бүл салтыг ингээ хараад тахлаар юу гэдэг хүүхд хорвоодоор хувь цагаа сонгож ирэхгүй шүү дээ. Тийм. Хурж ирээд ингээд юу гэдэг хүүхд нь ямар нэгэн байдлаар онцтойгоор гарсныхаа дараа тодорхойлогддог.
Тэнгүүд ер нь нөхөр хаяа явчихдаг. Эсвэл ээж нь хаях тохиолдлууд бий. Дандаа л ирчүүдийг харуулдаг тийм тохиолдол байхгүй шүү дээ, тий. Ээж нь хаяа явсан тохиолдол байна. Энэ үедээ гэр бүл салт яг их үед юм шиг байна, тий. Одоо ингээл Надтай амьдралаа өөрнө гэж бодохгүй гэл нэг тийм амруулаа явчихдаг. Ямар өдөө вэ? одоо зүгээр ингээд энгийн залуу хосууд хүртэл ингээл зүгээр 90 сар бол үр хөвгтөө ирнэ салж байгаа хосууд байна шүү дээ. Амьдрал нэгэндээ өгсөн амлалтандаа хүрч чадахгүйгээр салж байгаа хосууд зөндөө байна. Тэгэхэд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ирнэ салж байгаа хосууд бас айгүй их. А тэрний дундаас бас магтмаар юм байгаа байхгүй. Энэ дунд мундаг аав нар айгүй их. Мундаг аав нар бол ерөөсөө ээжээс нь илүү хүүхдээ өсгдөг. Ерөөсөө ингээл чи наатахыг мэдэхгүй байна. Чи миний хүүхдийг энийг мэдэхгүй байна гэл ээжээс нь илүү ээж нь ажиллая гэл аав нь ингээл хүүхдээ хараад ажиллаа хийгээ ингээ явж идэг. Бас нэг айгүй мундаг ир хүмүүс бол зөндөө байгаа. Энэ дундаас би яг тийм нөгөө даацаараа нийгмийн яг ингээд ийм гэр бүлийн салалт хүчирхийлэл байгаа гэдээ ингээ ярьж байгаа боловч эндээс ололтой минь харах юм бол мундаг аавд маш их. Ерөөсөө өөр хүүхдийн хөтлөө чи хоолны зөв өгч мэдэхгүй ингээл эхнэрээсээ илүү хүүхдэд анхаарал тавьдаг. Тийм гоё бурхан шиг аавд бас зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь л бол ингээд хөгжлийн бэрхшээлтэй ч хүүхдтэй болсон бай. Ер нь 90 сар бол өөр хүүхдтэй болсон хүмүүс ч ер нь салалтыг урдаа тавилгүйгээр хамтдаа л олон зүтгэж юм шиг санагддаг шүү дээ. Одоо бидүүсийн одоо юу гэдэг туслах гэсэн хүмүүсийн чин сэтгэл ингээд унтарч эхэлж байна л да. Өө эдгээр чи худлаа юм биш үү? Тийм. Хөрх хэдэн мөн хүүхдүүдийн нэрийг урдаа барьчил үзээд байгаа юм шүү дээ, тийм. Яг үнэ. Тэгэл өөрөө ерөөсөө ингээл өөрөө өнгөс ороод идэв. Тэгээс үлдээ нөгөөх нь ил болоод ирэхээр хоорондоо бие нэргөө жилсэж эхэлдэг. За, залбаа үеийн дөрөөр хөдөлмөргөө туслан байгуулчихжээ. Төрийн бас байгууллага байгуулчихжээ. Дүү нэрхэдээ бол даавны өвчтөй учраас хавтаал өссөн учраас энийг бол би зүрхэндээ илүү сайн мэднэ гэдэг. Төрөж энэ хоолны газрын зургийг хараад миний мөрөөдөл байгаамаа гэж хэлж байна, тийм. Тэгээд тийм бизнес хийж ивэл яах вэ гэж. Залбаад хэдний нэг нь байвал яах вэ? Мэдээч хэрэг залбаад хэдний нэг адилхан заллин хийж ивэл яах вэ? Нэг хөргүүжээд өө энэ газар чинь угаалгын нутагч хэрэгтэй юм байна шүү дээ гэдээ аваад ирдэг. Тэрийн гэрлүүгөө зөгөөд ивэл яах вэ? Гэрлүүгөө ерөн зүгээр санаа гэдэг. Тийм. Залбаад хэдний нэг байвал яах вэ? Тэдний нэг нь байвал яах вэ гэдэг одоо магадгүй энэ нэвтрүүлгийг за 100 үзлээ гэж бодъё. Тэгэхэд бол мэдээж энэ олон хүн дунд бол янз янзын л үзэл бодолтой байгаа. Ер нь ямарваа нэг юм хийхэд заавал эрсдэл байдаг. Үзүүрлсэн харандаа үзүүрлээгүй харандаа хоёрын хооронд үзүүрлээгүй харандаа бол хизээч үзүүр нь мохтгүй. Үзүүрсэн харандааг бол юм зураа сараачаал уран бүтээл гараад авчихсан тэрний ир нь мохдог. Яг л тэрний адил би ямарваа нэгэн дуу хоолой болж хийлж таниулж ярьж ижил магадгүй нэвтрүүлгийг үзээд айгүй олон сөрөг комментч гарч ирэхийг үгүйсэхгүй угаасаа. Тэгтээ эрсдлээ үүрээд өөрөө хамгийн гол нь өөрийнхөө яг хийхийг хүссэн юм аа л би олон хүнд харуулъя гэж бодсон байхгүй юу. Тэрнээсгүй би ингээд зүгээр ингээд заа шигт одоо ингээд дараа нь хүмүүс намайг юу гээчүүлээгээд ганцхан чи миний хувийн юм биш байхгүй. Миний нэр хүнд бол биш. Миний ард өчнөө олон хөгжлийн бэрхшээлтэй болоод оюуны бэрхшээлтэй дээрээс нь эцэг их гэр бүл эмээ өвөө аав ээж энэ олон хүн байхад би зөвөр илэрхийлж ойлгуулахгүй бол эргээгээ зүгээр би гэдэг хүн энэ ажлыг хийнэ гэж одоо зорж явснаа гинтхэн миний нэр хүндэд муу бол яана гэд ухарна гэдэг бол бас сонирхолтой. Тэгээ яг таны асууж байгаа асуултыг би ингээд танд юм үзүүлээ явж байхдаа би бодсон. Ингээд за магадгүй хүмүүс юм бодох баг. Гэхдээ эрсдлийг үүрхгүйгээр бусд хүмүүст юм мэдэг одоо таниулна ойлгуулна гэж байхгүй бах. 100 үзлэхэд 20 ямар ч байсан эрэг сэтгэлтэй үлдэх бах. Энэ хүмүүстэй ядчил гудамжинд таарад төөрцөн явж байхад нь зөрж байгаа нэг нь туслаад өө минь дүүхын дүү ингэчих гэд цагдаагийн газар аваачид өчтөг. Ийм л нэг юм үүсчих юм болов гэж би бодоод найдсан да. Гудамжинд яваад явж яваад зүгээр ингээд яг л нэр халтчихгүй гэж одоо шууд хэлж шижилж ханддаг. Тийм. Одоо шууд үгийн шууд ашиглавал шижилж ханддаг. Шууд ингээд яа миний олнаа чинь юу яг наадах чинь ингээд таны яг энэ царыг харахаар нэг кейс миний дотор санаад орж байгаа байхгүй. Би дүүтэй хамт нөгөө нэг дэлгүүр орох гээд бид хоёр хамтдаа яваад гэсэн чинь нөгөө дүү маань нөгөө ярихдаа жоохон асуудалтай ингээд энийг авах гэсэн ингэсэн ингээд надад хэлжсэн чинь хажууд нисэн ингээд айгүй муухай хараад ягаад гэвэл яага муухай харж байгаа учрыг би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэд тухайн үедээ би хүүхэд байсан миний айгүй их нөгөө дургуцэл төрсөн ягаад гэвэл ягаад миний дөрөв ингэж хараад байгаа. Зүгээр тэр хүнээс чихэр аавъя гэж тэр манад гуугаагүй. Тэгэхэд тэр хүн зүгээр л хөндлөнгийн ингээд хажуугаар ингээд өнгөрөх хоорондоо л зүгээр муухай хараад өнгөрж байгаа хандлага нь яг үндэ айгүй хүнд тусдаг байхгүй. Яагаад ингэж муухай харж байгаа юу болохгүй байгаа ингээд
хүн амар хэрэгэд стресстэд өөрөө бухимдалтай болж эхэлдэг байхгүй. Харин тийм. Энэ хүмүүстэй хандлага золбоо шүү байхад хэцүү хүн болгон. Гэхдээ зүгээр нэг энгийн тохиол ингээл өнгөрчдөг байгаасаа гэдэг хүсэл нь юу вэ? Бид нар бүгдээрээ л нэг бүхэл нийгэм дотор л амьдарч байгаа иргэд шүү дээ. Тэгэхээр заавал одоо юу гэдэг ямар нэгэн бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээл, оюуны бэрхшээл, ямар ч бэрхшээлтэй юм байсан онцгой асуудал тулгараагүй бол тэр хүмүүсийг өрөвдөх юм уу? Эсвэл ингээд тий жиргсэн харцаа хамгийн нэгдүгürt байхгүй болгочвол бас айгүй том давуу тал. Бүр амар өрөвдөд өгөөч бид нэр ийм штэ гэж биш. Бид нар тийм сул дорой бол биш. Зөндөө олон зүйл чадна. Миний хувьд бол яг л тийм байна. Магадгүй бүр жоохон эсвэл үнэхээр тусламж хэрэгтэй болсон хүүхэд яахаа мэдэхгүй явж байгаа хүн бол хин ч харсан л мэднэ. Тэгэхэд харин очиод зүгээр юу хэрэгтэй вэ? Ямар туслам шаардлагатай вэ гэд хин нэгэн хүн маань очиод асуучдаг байвал энэ бас айгүй том. Ойлгуулахгүйсэн цагтаа тавьчихад өгөөч. Тийм, энэ нэг юм ингээ хүүхэд явж байна. Энэ хүүхэд ингээ ярьж чадахгүй ингээ тэгэхэд бол эргэн хүний бас айгүй том мундаг одоо үүрэг гэж хэлэх нь цаашаа. Гэтэ би хүний, ах хүний, аав хүний тийм хүний мэндэл зүгээр тийм ингээ хандгал болж байгаа юм тий. Тийм. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Одоо энэ сайхан сэтгэлтэй эмхтэй хүн эсвэл за гэр бүлээ хэрхэн төхнүүлж байна? Одоохондоо л яг мэдээж ганц бий байгаа. За. Тийм. Тэгээ яг мэдээж ирэх хүн чинь өөрийн хувийн амьдрал гэж байна. Сайн сайхан хүн таарлна. Тэрэндээ бол ихтэй байгаа. Тэгээд сайн сайхан амьдралаа бүтээн босгоно. Өөрийнхөө мөрөөдлийг ч гэсэн авч явна. Тийм л байна гэж мөрөөддөг. Тийм л тийм. Тэрнээс бол одоохондоо бол гэр бүл хараахан төлөвлөж амжаагүй л явж байна. Амжаагүй байна. Тийм. Амжаагүй байгаа. Түрүүн тэр зургийг харахчаад миний гаргасан харах нар гэсэн тий. Сэтгэлийн нар явуулчлаа. Сэтгэлийн нар намайг гарч энэ бол миний мөрөөдөл байсан ингээд. Айгуу сонир мөрөөдөлтэй. Нэг бодлын бодохоор. За. Ингээд юм ингээл хүүхдүүдийн төлөө ингээл энэ хүүхдүүдтэй цугаал энэ хүүхдүүдийн төлөө ингээл тий. Гэ би тэнд хэлсэн шүү дээ нүуний яг тэр нэг сайн агуу мөрөөдөлтэй тэр. Хүн хүнийг хүлээж авах үнцэг байх л та тэр би нүуний хүн болгон өөрөө өгөгдөлтэй төрдөг одоо мэрэгжил нь баг хүнийг сонгодог гэж ярьдэн шүү дээ. Миний хувьд ч гэсэн надад өгөгдлийн маань хүцэн болоо гэж би боддоо шүү дээ. Тийм учраас л яагаад ч би ингээл ийшээгаа зүтгэлээдэг. Яг л хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй би хүүхдүүдэд ажилламаар байдаг. Мэдгүй одоо бол би бүр бараг 10 жилийн хүүхэд байхаас ахуулаад одоо ингээ эргээ харах юм бол би бараг 10 жил ажилласан байгаа байхгүй. Дараагийн 10 жилийг яаж төлөвлөж байна? Дараагийн 10 жилийн богино хугацааны мөрөөдлөө төлөвлөгөө яриач. Дараагийн 10 жил за нэгдүгээр гэрүүлтэй болно. За тийм таны асууснаар хувийн амьдрал гэрүүлтэй болно. Хоёрдугаарт гэх юм бол танд түрүүний ярьжсанараа би асрамжийн газартай болон жижиг ч үсэ хамаагүй хүмүүс нүуний туслангаа ярихаар энэ маань амар том харагдаад идэг. Тэгэхэд би ингээд ирэхэд юм цомхон хөөрхөн байдаг шиг. Гоё. Энэ нэр би яг нэг юм хэлэх хэрэгтэй хаа. Энэ бүх бүтээн байгуулалт энэ болгон дээр миний аав надад тусалсан. Харин тийм айгүй ихтэй байлаа шүү дээ. Тийм, аавынхаа хувьд би үнэхээр ихтэй. Яагаад гэвэл манай аав юусэн ингээл миний бүх артаал, миний бүх юмыг хийдэг ингээл аав маань энэ бүхнийг ингээл одоо миний охины хүсэл мөрөөдөл ингээд гэр бүлүүд нь бас ингээд ажил төрөлд нь ороод ингээд тусалдаг гэр бүл хэрэг байдгийг сайн мэдэхгүй л да. Манай аавын хувьд бол бүр аяйгүй сайн тусалдаг. Ерөөсөө юу л байна аав нь тэгвэл ингээд энийг хийгээд өгөө, энийг тусгаад өгөө гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ ер нь яг юм шигэ ингээд ийм хөөрхөн туслан бас энэ жил ингээд 2 жил бас ингээд тасралтгүй явсны үр дүнд би өнөөдөр энэний үе таалгыг нээсэн шиг ирэх 5 жилийн хугацаанд юм бол би асрамжийн газартай болчих юмсаа л гэж бодож байна. Яг ингээд сонсоход ойрхон юм шиг боловч зүтгээд явбал урт хугацаа ах л гэж бодож байна. Тиймэрхүү л үзүүлэлттэй юм да. За. Сайхан байна. Харин тэг сайхан байна. Мундаг байна. Баярлалаа. Одоо бид хоёр нэг охин дадлагдчих багштай ярьдаг шиг залуучууд тэнд те гэрэл гудамжаар алхаа явж байгаа чи энэ юугаа явж байгаа чи гэдэг. Тийм тэгэхээр хүн болгоны хүсэл зориг ирмэлзлийн гоё гэгээлэг сайхан байх гэж те. За унтаж амарцгаая. За. Яаж ин агарт нам унтах хаа тий. Тийм угаасаа гоё одоо хүүхдүүдийн. Тийм би одоо энэ зунжангаал энд ингээл харлаа байлаа одоо. Ингээл ороо унтчихна. Хаагуур унтах уу? Нүгээр шоколад дэлгээд унтчих уу? Одоо тийшээга юу амрагчтай маань нэг сул өрөө байгаа. Тэрийг За. За тий. Шоколад дэлгээд унтчих. Манай хотод өрөө гитэн бил. Ваа ямар сайхан. За зэнийг нам унтчихын дөө. Маш л энэ цаг тусцах үлээ. 8 цагт. 8 цагт. Үлээсээ пиано шиг явсан тий. Тэгээд манай чи далбаа байж тий. Тэрийн далбаа маань ингээд далбаагаа ингээд хараад өглөөний тоогоо туулаад
босгоно шүү дээ. Дуу муугаа дуулаад босгоно шүү дээ, тий. За 8 цагт. Сайхан амраарай, баярлалаа. Хамгаалж байгаад баярлалаа. За. Манай найзын хүү хөгжлийн бэрхшээлтэй хүү энэ уртлын ээлжинд байхаа ирж амарсан. Тэгээд ийм туслан байдаг гэд зорж ирсэн юм аа. Үлзий торооллын гавжийн шанд гэсэн баха ийм газар байрладаг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлмөр туслан. Нэрнээс нь ойлгох юм бол энд хүүхдүүд ирээд зүгээр амраа твтэх биш. Тэр дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд ирж энд олон янзын дасгал хийж бас цагаан эдэгээр ааруул эзгийг хийж олон зүйлээс сурч байгаа ийм нэгэн туслан байна. Тэгэхээр өнөөдөр магадгүй бидний хүүхдүүдтэй үе зэрэгцэн тоглож явах эдгээр хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ тусланг зорж ирдэг. Хүүхэд төв зэвээ сонгож ирдэггүй. Тэгэхээр эдгээр хүүхдүүд магадгүй бид нар гудамжинд өнгөрөхөд эдгээр хүүхдүүдийг харцаараа ширвэж хардаг. Эсвэл хүүхэд нь гүүгээ тоглох гээд гүгээд очиход наашаа гэж хүүхдэд татаж авдаг. Энэ хандлага бүгдээрээ өөрчилж гудамжинд хэрвээ ийм хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд харвал гутлынхын үдээсийг ядаж үдэж өгөх ёсон гэсэн тэмүүлэлээр тийм хандлага өөрчлөхөөр энэ туслан би зорж ирсэн юм аа. Энэ туслан бол охины хүсэл мөрөөдөл шингэсэн хадаас бүхэнд нь аавынхын сэтгэл шингэсэн ийм гайхалтай туслан. Хүүхд бүхний төлөө хүүхдийг ялруулахгүйгээр тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дотроо дүүтэй зүгсэн дүүгийнхаа зовлонг ойлгодог учраас бус хүүхдүүдийн бас зовлонг ойлгоно гэд энэ тэмүүлэлээр хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар энэ туслан нээжээ. Өнөөдөр хаалттай хаалганы цаана хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй бол та хүүхдээ энэ туслан руу ирүүлээсэ гэж би хүсэж байна. Та хүүхдээсээ бити ичээсэ. Хүүхд болон ялгаагүй хувь заяа сонгож ирдэг учраас хүүхд болгоны нүүрэнд нь инээмсэл тодорхой хэвээр. Монгол хүүхдийн ирээдүй гэрэл гэрээтэй байх болтугай. Ингээд унтъя. Сайхан байна. Бид бас өнөөдөртөө нэлээ орой байж байгаа буцъя гэж яриад байгаа. Агааш та тийм. Байж байгаа юм гээд. Одоо яг ингээд багш магшнарын хүүхдүүд энэ төр байх шиг байна шүү дээ одоо. Тэгэхээр хүүхдүүдийг бас ингээд нэг хөтөлбөр гэдэг шиг ер нь бол багаас нь хүүхдүүдийн рүү оруулах зүгээр юм. Тийм яг. Тийм одоо нэг юу одоо цэцэрлэгийн наснаас нь эхлээд уулна. Хамтдан байлах бол бас айгүй зүгээр ах гэж би боддог. Гэхдээ зарим нэг эцэг эхчүүдийн хувьд ч юм уу заавал нэг дээр нэг хэнийг хөтөлбөр байх шаардлагагүй гэж үздэг хүмүүс ч бас байна л да. Гэхдээ миний хувьд болохоор нэг дээр нэг хэнийг хөтөлбөр бүр яг ингэ цэцэрлэгт байхаас нь ахуулаад тэгээд цэцэрлэгт байхад нь энгийн сургууль хүүхдээ өгөөд дараа нь ингээд сургууль ингээд бүх үе шатандаа ингээд бүгдээрээ ингээд хамтдаа л байх юм бол магадгүй ингээд том болсныхоо дараа ч юм уу те ер нь хөгжлийн бэрхшээлтэй оюуны бэрхшээлтэй хүмүүс биднээс юм тусдаа онц ялгаатай гэсэн юм гарч ирэхгүй айгүй нэг тийм энгийн л байна ах гэж уулна болоод байгаа.
байхгүй. Гэтэ зарим нэг эцэг эхчүүдийн хувьд бол заавал ингэж энгийн сургууль өгөөд ах шаардлага байхгүй ч гэж үздэг хүмүүс бол байна л да. Тэгээд тусгай сургуулийн арга зүй тэд нар чинь бас өөрсдөө нарийн яг ингэ миний ярьж байгаа шиг амар хэлбэр зүйл бол биш. Тийм ба. Тийм. Яг хөө зүгээр миний хувьд бол ингэ байж ивэл бас зөндөө олон хүмүүс өвчсөн мэдэр мэдний гэдэг хөтөлбөр айгүй үр дүнтэй гэж ярьдаг. Гэтэ бас тусгай хэрэгцээ энэ хүмүүсийн чинь сургана гэдэг зарчим чи өөрөө бас айгүй хүний хөдөлмөр гэдэг болохоор хэцүүлтэй. Тусгай хэрэгцээ тийм арга зүйч багш нарын хувьд бол хүмүүс чинь ингээд юусэн маш их юм ийм хүмүүсүүд зааж сургана. Тэгээд нөгөө зааж байгаа нарийн арга барил нь бас өөр. Би бас нөгөө яг ийм тусгай хэрэгцээтэй багш хүн өөрөө биш учраас ингээд хөндлөнгөөс харж байхад бол ингээд нэг зүйлийг маш сайн автан ярина. Тэгээд тэр хүмүүсийг чинь заах арга барил гэж бол бас шал өөр юм байна шүү дээ. Зүгээр яг ийм хүмүүстэйгээ харьцаад ингээд байхад зүгээр юм шантрах тохиолдол байдаг юм ингээд яг болчих гэдэг юм бодол биш зүгээр ер нь яасаа эдгээр нэг ингэж хийсэн те ингээ явж хахад нэг ингэх юм да гэсэн тийм тохиолдлууд мэдээж байдаг бах те. Тийм яг нэг шантран гэдэг нөгөө нэг амар тэгж амар бүр за бас их хэцүү хүн яг нэг багш нарын хувьд бол бас хэцүү л дээ. Би ч юм бол өөрөө ингээд зохион байгуулаад яг хүүхдүүдээ ингээд хийгээд багш нар маань бол бүр яг ингээд тулж харцж байгаа хүмүүс шүү дээ. Ингээд байн хамттай байгаад байн хичээлийн ороод миний хувьд ч юм бол ингээд энэ хүүхдүүдэд одоо ийм хэрэгжүүлвэл энэ илүү гоё юм байна гэж өөрөө ер нь бол нэг ийм хүүхдүүдээ бүр яг ингээд гар бие нийлээл хэлцэл хичээлийн орж байгаа багш нарын маань хажуудад би бас харьцангуй хүмүүстээ тэгэхээр ер нь бол нэг тэгж амар шантарч эсвэл байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдээ аав ээж хаана авах вэ? Одоо манай зарим нэгэн хүүхдүүдийн манай эцэг эхчүүд бол байхгүй байгаа. Бидний маань асрамжинд байгаа. Зарим хүүхдүүд маань эцэг эхчүүд нь бүр нэг тийм харах боломжгүй хэцүү. За бүр шударгаар хэлэхэд бол бүр орхиод явцсан ээж байж штэ. Орхиод явцсан нэг хүүхдээ орхиод явцсан асрамжийн газрын хүнд маань ингээ бүр даатгаад өгцөн тийм. Одоо бараг л ингээл чиний хүүхчүү гэж байгаа юм шиг орхиод явцсан бол ээжгүй байна. Тэгэхээр тэр ээжийн хувьд бол яг энэ охиныг яаж цааш нь ирээдүйн яах ёстой гэдгийг ер нь боддог үгүй гэсэн мэдэхгүй маа. Тэгээд зарим нэг аавууд бас айгүй сүрхий хүүхдүүдээ харж байна. Зарим нэг аав нар маань бүр архины хамааралтай болоод хүүхдээ авч чадахгүй аавууд байна. Ер нь л тэгэл энэ олон хүн тэгэл янз янзын л хүмүүс зөндөл байгаа л та. Тэгэл ялангуяа ингээл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр нь хариуцлага хүлээхгүйгээр хүүхдээ орхиод гангац асрамжин ингээд бүр үлдээгээд явна гэдэг бол бас болохгүй л дээ. Тэр хөгжлийн ярьжсэн хэлж нөгөө нэг ээж орж ирээд та нар Монгол хүний өрийн санг тааж нэгээд тий. Өмнө нөгөө би яг ажил дээр сууж байхад нэг ээж маань хүүхдээ тэрж орж ирээд тий. Хүүхдээ тэрж орж ирчээд ингээд та нар юусэн ингээд ажиллаа хийхгүй байна. Яагаад гэх юм бол одоо ингээд би жимсэн байхдаа ямар шинжилгээ өгөх ёстой байдیں۔ Тэрийг би нарийн мэдээгүйгээс болоод миний хүүхдийн бэрхшээлтэй төрчлөө гэж хэлжсэн аахгүй. Тэгэд яг үндэ би тань төчгдөрөөс ярьжсэн шүү дээ. Олон төрлийн бас байгууллагууд маань олон ажил арга одоо олон юм хэрэгэл хийдэг. Өөр авнаа л. Олон ажил хийдэг мэдээллийг уул нь бол чадлынхаа ирээр түгээдэг. Гэхдээ тэр мэдээллийг аваагүйгээс болоод яг нэг стресстэй айгүй хуурлаа тэгэнгүүт орж ирэнгүүтээ надад айгүй хуурлаа. Та нар бол ингээд Монголын удмын сан бохирдуулж ийна ингэж ингээд айгүй ууралж исэн байхгүй. Та нар л ууралж байгаа юм уу? Одоо өөртөө биш те. Тий өөртөө биш тийм. Гэхдээ яг өөртөө ч уурдах шаардлагагүй шүү дээ. Эцэцтэй нэгэн төрсөн ороод хүүхэд мэдлэлцэн байхад те. Тийм. Тэгээд орж ирээд тэр ээж маань уурлаад тэгээд тэгэхээр бас хилжлээсэн л та. Тэгээд яг нөгөө дөнгөж ийм одоо даунт хүүхдээ ээж ч юм уу тийм ялах хүүхдтэй ээж маань ерөн сэтгэл зүй айгүй хөөрчлөлтөнд орсон, стресссэн тиймэрхүү тохиолдол байна. Тэгэл би одоо бодоход магадгүй тэр ээж маань тэгэл стресстэй хэцүү байсан учраас одоо ингэ нөгөө тэр стрессээ гаргах хүн байхгүй ч юм уу тийм учраас л ирсэн болов уу гэж бодсон. Тухайн үед надад айгүй ингээд сонир санагдчихсэн л та ингээд удмын санг бохирдууллаа энэ төргээд ээж нь уурлаад орж ирж байгаа. Яг ингээд эргүүлээд бодоод үзэхээр тэр эмхтэйгц ойлгох шаардлага гарч л байгаа байхгүй. Миний хувьд бол тэгэл янз янзын юм болно энэ олон жилд чинь тэгэл баярлахтаа баярлана гомдохтой гомдсон зөндөл олон юм гарч ирсэн. Гэхдээ та түрүүний асуусан энэ хүүхдүүдтэй ажиллах амар тийм хэцүү байх та яадаг вэ гэд зарим нэгэн тохиолдолд хүүхдүүдтэйгээ ажиллахаас илүү нэг гэр бүл эцэг их өөр хүмүүсийн хандлагаас болж айгүйх шалтгаалдаг байхгүй юу? Миний хувьд бол тийм. Тийм. Яг л энэ хүүхдүүд маань ингээд
ер нь тэгж амар нэг тийм зовоогоол ийм ч өстой болохгүй байх ингээд ах юм бол байгаагүй. Харин зүгээр гэр бүл зарим нэгэн эцэг эхчүүд эсвэл бүр хүндлэнгийн хэний хандлагуудаас болж айгүйх шантарх тохиолдол харин тэр үл зөндөө байсан шүү миний хувьд. Тийм хийж байгаа ажлын минь одоо юу гэдэг чинь үнэлэхгүй эсвэл чи энийг хийгээ ямар үр дүнтэй юм ч юм. Би нэг өөрөө дотор айгүй ихтгэл үнэмшилтэй энийг хийх юм бол эргээд энэ хүүхд маань сайжирна энэ хүүхд маань хэрэгтэйгээ ботцсон. А тэгтээ яг миний ботсон юм бол туйлын үнэн байх албагүй л дээ. Гэтэл ер нь ингээд яг хичээж явах удаа урам моглох хүмүүс маш их шүү дээ. Тэгтээ гудаахгүй ч тийм үгүй шүү дээ. Одоо ингэж яг тийм үгүй тийм бол байх. За. За сайхан цайлаарай. Өглөөний минь сайн гэх юм ба тий. Олон сайн тий. Бүгдээрээ. Олон сайн. Гэхдээ удаанаас илүү боомд их дуртай байна. Тийм ээ. Заагаа цаа уучаад би мордё доо. Гэрийн зүг. Би тэд бүр өдөөс хойштой явцгаан да өнөөдөр өчтөр оройн тойрог морь байсан. Тэр амфааландаа хийж идчихээ 4 5 гэх. За. Ямар гоё энэ зүуднуудаа хийж яар гоё шнэ. Шар будаатай. Шар будаатай амар гоё юмдтай шнэ. Аяа андмын чи хаалгын тогшооч. За хоноонд баярлаа. За хонсонд баярлаа танд. Баярлаа. Зорсон эргээ улам өргөжүүлээд улам өндөр дүүлнэсээрээ. За баярлаа. Гэхдээ ганцаараа дүүлж болохгүй мэдээж. Тийм олон хүүхдүүдийг, олон хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг ингэртээ тэрвэрээ дүүлэх хэрэгтэй. За баярлаа. За. Баяртай за. Яа. За. Мундаг болно шүү. За, хичээгээрэй. Баярлалаа. Сэтгэлийн дуудлагаар энэ хүүхдүүдэд тусалж байгаад тань баярлж байна. Тий, олон хүүхдүүдийн өмнөөс баярлалаа. Баяртай нандаа. Манай атмаа. Энийг би аваад явах юм. За. За, бэлэг. За, юу юм бэ энэ? Салхиудаг байгаа юм уу? Үээж аваас би нүсний ирзэнүүд нь авахад чамд хэрэгтэй байхад. За, дурах нь аваад явчих. За. Нүсний ирзэнээ өгж төгөр хийж аваас тий. Бэлэг гин. За баярлалаа. За. За ирээд уулзах ерөөл талбайд. За. Баяртай цаа. Сүүлчийн ээлжийн амрагч нь бий байлаа штэ. Бас нэг өдрийн. Өнөөдөр бид нэр ингэ буцсан. Тий. Баяртай. За баяртай. Замбай ирсэн.